Сайн уу гэнэ? За сайн уу. Ажиллаагүй. Байж үү те. Авдаг л авах. Гүг хатуух юм байна. Тэрнээс ахиух хийч. Яасан асуудал гараа. Тэрнээс 7 дараа юм болоод байна. Болно. Амьдралдаа баримталж явдаг гурван зарчмаас хацаахад үрээд ш. За. Би чамаг тийм сүрхий зарчимтай өнгөж бодсонгүй. Яа л та. Манай ажилд нэг хүүхэн шинээр ажилд байхгүй. Тэрнээс болж энэ бүх асуудал үүссэн. Энэ тэгээд ажил бүжгэлдэг газараа өрөө ялгадгүй юм уу? Харин тийм эргэлж уучлаарай. Өнөөдөр хэвлэх цэгтэй танилцж байгаа. Сайхан танилцж байгаа юм шүү, аа. Айтаахан байцгаараа ажиллаа хийгэр юм дөө. Нохоцор ийцэн байна уу? Ажлын байрнаар нохоо дагуулж байгаа. Энэ ямар амьтны хүрээлэн үү? Уучлаарай, миний нохоо аваа. Тэгээ байр дагуулж өгдөг юм. Үгүй ээ, өнөөдөр л. Өнөөдөр хэн гэдэг? Жеки гэдэг. Монгол нэр мөрөг гэж болдгоо. Ийм туйхан амьтанд Монгол нэр хүндэх байх гэж яагаад? Оо бас тийм байна. Ажил нь яаж юм бэ? Гайгүй. Ажлаа сайн юм дээ. Сайхан байна та. Чамайг ингэж хөл алдж байгааг бодоход их л онцгой амтан байж тээ. Онцгой. Данч. Би чиний зарчимч ойлгочлаа. Ажлынхаа газрын хүүхэнтэй болохгүй тийм үү? Дээр нь бас нохот ирж идэг хүнтэй бол хизээч үгүй. Тэг нь яаж вэ? Тийм хүүхнүүд ч юм шүү дээ. Ирчүүдийг хизээж нохооноос дээгүүр тавьдаггүй байхгүй. Тэр бодлоо бүр таргинтаа шингээж гисэн байт. Ингээл болоо юу? Үгүй ээ. Энэ бол зөвхөн эхлэл шүү дээ. Ингээ биччих юм бол гоё болчих юм шиг санагдсан юм аа. Гоё гэж. Ер нь амьдрал хэрэгтэй хэрэггүй баган гоё үгээр яа тий. Тэрний оронд чи зүгээр энгийн хүн хэрэгтэй нэг бичиж сураач. Энийг засч байхдаа чи ер нь хэн бичсэн бэ гэдгийг мэдчихсэн юм уу? Гү. Тэгвэл мэдэж ав заа юу. Энийг би бичсэн. Миний бичсэн чиний зассан энэ нийтлэлд байна шүү дээ. Эр хүнийг үзэн ядах сэтгэлгээ нэвчин гэсэн байна. Эр хүн гэдэг байна шүү дээ. Нохооноос арай дээгүүр амтэн шүү гэдгийг мэдрээсэй гэсэнтэй 1 сарын хугацаа өгчээ. За. Чи өнөөдрөөс ажиллаа хийхгүй шүү. Борлуулалтын менежер болно. Йоо. Та надад нэг боломж олгоо л доо. Манай ах харин ингээ бичих юм бол гоё болно гэж хэлсэн юм аа. Ахынхаа үгэнд ордог их сайн охин байна. Гэхдээ танай ах чинь мэрэгэн зөвлөгч биш юм байна да. Ахынхаа мэрэгэн зөвлөгч биш гэдгийг мэдчих авахын тулд дахиад 1 сарын хугацаа хэрэгтэй юм уу? Та намайг уучлалцгалтаа арилгачээ. Ах гиснээс чи арай бондгор биш үз. Инхээгийн дүү биш үстэй гэж байна. Тийм, мөн. Хүчичэд. Тэгээд орж ирэхдээ би инхээгийн дүү байна гэд хилтэй амтай байж хилээд ороод ирж болдгүй юм. За.
За юу вэ? За. Юу тайм болчихсон шүү дээ. Инхээр нэг ярьж ирсэн юм а чамаг ирнэ. Таны ах чинь иймэрхүү зөвлөгөө өгөн төө. За ажиллая. Ямар ажил? Чамд нэг удаа боломж олгоод байгаа юм шүү. Гэр бүлийн боломж бэлд за. Баярлалаа эрхлэж байна. Хинэ. Дахиж ахыхаа үгэнд битгий ороо. За. За. Чи хамгийн сайн найзынхаа төршин дүг таньдгүй юу? Гадаад 5 6 жил сурж байгаа саяхан ирсэн байхгүй юу? Багд нь бол бондгор гэдэг байсан. Тийм сайхан хүүхэн болж байгаа би яаж мэдэх юм бэ? Огон жинхэнэ надаас бондгорыг ажилд оруулаад өгөөч гэж гуйж байсан л да. Жохоо. Чи тэгээ бондгорыг ажилд авах юм уу? Наач асуудалгүй шүү дээ. Тэр өнөөдөр надад шоу юм. Ямар нэг юм шалтгаан шалтгаан хэрэгтэй шүү дээ. Хэрвээ чи ямар нэг асуудал өгөх юм бол биш. Хоёлаа бондгорыг ажилд орсныг тэмдэглэх юм уу? Болж байна. Энэ рүүхний хардаа. Зураг бүхэн зураасаа сэлгэж гэж мэдв. Энэ зураас зураг юм гэсэн. Харин чи юу нэ? Бүхэмний мөн чанар бол тоо гэж Пифагор хэлсэн байдаг. Тийм болохоор би тоо гэх. Хоёрстой хөвчтэй юм аа. Тэрийг хөвсөлтөө байгаа сайхан таньсан. Ажиг нэг болцгоо юу? Танах харин ч ойрхон юм биш үү? Хаяа би хоног дүнжүүтээр ч гэсэн хоол явдаг л. Аав ичти санаа зовдөг л ах та. Яна. Хөрөж юм шүү. Ичиж. Юутай ичлээ үстэй. Тэ. Зураас зураг зурхад хөдөө авчихгүй та. Яваач тий. За. Энэ манай гэр. Би орлоо шүү. За. Баяртай. Хамт алгасанд баярлалаа. Юу шийдээд байгаа юм бэ? Ой! Наашаал тааш. Чи наана юугаа ингэж байгаа юм бэ? Ороод ирээч дээ.
Ингэчээд байна гадагсан орсны шаалга төвсөөтэй байна. Үгүй яац юм бэ чи? Төвшгөө маа гараад ирээ. За, байж заяа. Би ч зөндөө хэлбэрсэн. Чи өснөө бодоо залсан. Шүүр баган дуудуулж байгаа хуцаас алхах юм билээ. Юу дуудуулах гэж тэрийг найзтай юусаа хийцээ. Чи шалдан байл дээр ханаас ирж байгаа. Харахгүй. Үгүй ертөнцийн нэг талаас шалдан ирлээ гэж юу? Таксиг нь зогсдог байга. За, нэг шидрэл нутаг өгөх гэж хэлсэн баг. Үгүй ийм хүн хэн зогсоход аа? Асуулаа. Чимээгүй. Жижигхэн бондоо унтж байгаа. Цаач өдөр манад ирж онсон. Хайя. Юу ээ? Оо, за. Хөгийн амттай яадаг. 7 хоног ажил дээр очихгүй мэн л да. Юу 7 хоног ажил дээр очихгүй. Би бондгоордож явхаахан чамайг удахгүй ажил тавна гэж хэлсэн шүү дээ. Тэр явах болно шүү дээ. Матгор. Ачаа. Юу яа? Чи надад таксины мөнгө өгч. Тэр бондгоорд яаж юм бэ гэдэг та? Тэгээд гэртээ 7 хоног хэвтэж байгаад ажил дээр ирсэн чинь инхигийн дүүн ажилд орсон байт. Тэр ч болоогүй бүр надтай бүжиглж байгаа таарлцсан чи тэр байхгүй. Яасан ч эмгэнэлтэй түүхвтэй? Эмгэнэлтэй гэхээсээ илүү сонирхолтой түүхийн сонсох юм уу? Эрхлэгчээ. Бэлдсэн гэр бүлийн булангаа хэн болохоор аваад ирлээ? Чи намайг хин бэ гэж яаж мэдсэн? Таны нарийн бичгээс ч. Тэгээ таныг энд цар харж байгаа гэхлээр нь сонирхоод гараад ирсэн. Өнөөдөр сугар гараг нартай их ойрхон өнгөртэй. Харин одоо сар сугар гарагийн өмнө. Энийг ховор үзэгдэл. Сонирхолтой юм аа. Тохиох нь олон ч гэсэн үзэгдэх нь бол ховор. Одоо цаг нь арай болоог юм чи би чамд өөр юм үзүүлэх үү? За. За энийг хартаа. Пөө. Энэ сароо. Тэ. Энэ бөөрийн хинүүд нь юу вэ? Наа чи сарны тоо гэдэг. Бүгдээрээ өөр ингэсэн нэртэй. Арыг өмнө дундаа харж исэн ч гэсэн ийм байдаг гэж юусэн мдээгүй юм байна. Харин тийм ээ. Хүмүүс сарыг ил чиглэлгүй гэж ярьдیں۔ Би бол тэрний эсрэг байдсан шүү дээ. Яг гэвэл сар хизээж дэлхий шиг тэнхлэгээр иргэдэггүй. Тийм болохоор дэлхий рүү дандаа нэг талаараа хардаг гэсэн үг. Нэг ёсондоо сар дэлхийгээс хизээж нүрэ буруулдаг. Жавхаа. Тэгвэл сарны нөгөө тал нь ч гэсэн яг ийм гэсэн үг үү? Тийм шүү дээ. Хүн төрлөختөн чинь хиймэл дагуулыг бүтээснээс хойш сарны нөгөө талыг анх удаага харж чаддаг болсон байхгүй юу? Та эднэрийг яаж мэдтээ? Би чи багада сансрын нисгч болно гэж мөрөөддөг байлаа. Тэгээд сарыг ойрхоноос харандаа гэж боддог гэсэн. Гэтэ тэр мөрөөд биелээгүй л дээ. Тэгээд мөрөөдлөө биелүүлэхийн тулд хаяа энэ дурангаар хардаг байхгүй юу? Чи хүнд битгий хэлээрээ. Айгуул бол цаадуулчихсан даа гэлээ шүү дээ. Надад ч гэсэн хүн хэлдэггүй нэг мөрөөдөл байсан. Тийм үү? Юу юм? Та битгий шалаарай. Би бүжгийн жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Чи нэрээ их гоё бүжиглдэг юм билээ шүү. Баярлалаа. За. Одоо цаг нь болцсон байна.
Ээд. За хайр дурлалын одыг харж байна. Олон жил болж ээж нэг л удаа тохиодог болохоор хайр дурлалын бэлэг тэмдэг болгосон байх л та. Харахад энгийн ч гэсэн нэг уянгалах туртай улсын хэлээр бол чив тэр хайр дурлалын авшиг хүртэл хэлсэн. Чам таалагдав. Таалагдлаа. Энд чинь муу юм юу байна? Гэхдээ миний 3 дахь зарчим бол сайн найзтайгаа хизээч муудалцахгүй байхаа гэж боддог байхгүй юу? Харин ч эсэргээрээ инхээ чамд баярлах ёстой юм шүү. Үгүй дээ. Инхээ миний явуулсан хүүхнүүдийн тоог одоо явуулж байгаа хүүхнүүдийн нэртэй зүстэй нь мэддэг гэвэл яах вэ? Ийм хүн дүүдэн дуралцлаа гэвэл цаа чи боож өгөх юм байгаа шүү дээ. Жавхаа минь. Нөхөн дунсан хүн нөхөн дунснаа бодоод байх юм бол нөхнөөсөө гарч чадахгүй шүү дээ. Танд тэр мэрэгэн санаа байгаа юм уу? Байж болно. Юу юм? Тэр сармагч чинь яагаад хүн болдгоог мэдэх үү? Хэм ит. Ганцаараа болохоор уу? Эмэгчин сармагчин болгоныг эхнэрээ гэж боддог болохоор. Инхээ намайг алгах та тий. Дурлалаас болж хүн алдаггүй дунд зунтай амд өнгөрсөн шүү дээ. Юу хийж байгаа? Үгүй юу ийдээ? Чи утас сайхгүй хайж чийд юм бэ? Гэртеж байхгүй. Үгүй арай утасны цэнийг дуусаад ажлаар байж байгаа сая л тарлаа шүү дээ. Би өнөөдөр их сони марлаа. Юу? Би нүдэндээ читгээгүй. Яасан би юу юм бэ? Яасан? Чи юундаа сандардаг юм бэ? Нөө сандарсан байна яасан? Гүжи хэлээс сонсох. Дэлхий дээр ямар байдаг бол дэлхийгээс манай сар ямар өнгөтэй харагддгийг мэдээсэн дэлхий дээр бусан анхны сарны хүн болмоор байна би сарны хүн сарнаас дэлхий рүү очиж үзхийг хүсдэг хүн би сарны хүн сарнаас дэлхий рүү очиж үзхийг хүсдэг хүн Чи одоо тэр яг цэцгийг хийж таньсан юм уу? Яриач тэ танилгүй яа тий. Дээ. Чи дэрэлцтэй болтой шүү. Манайд хавч. Уучлаарай. Юу таны хацар дээр чинь юм халтчих. Бишээ нөгөө хацар дээр чинь. За тоглосон юм аа. Сайн үцэцгээ. Хөөш инхээ юу? Тийм байна. Ямар сайн уу бэ? Харин тэгэл Таньсангүй штэ зөндөө өөрчлөгдсөн байна. Удаа болцсонгүй шүү. Тэгэлгүй яг 12 жил 6 сар 24 хоног. За чи яд юу сүрхий таалтыг. Ямар ажил хийж байна? Ямар сургалт өгсөн? Бүх юмны мөн чанар бол тоо гэж фифогоор хэлсэн байд. Харваагаасаа тоо хөөсөр байгаа. Одоо бол нэг төсөл дээр л ажиллаж байна. Чи ч угаасаа математиктаа гавал хөвт байсан шүү дээ.
Харин одоо болтлоо ээрч мураад ихнэр аваагүй юм шиг үсттэй. За хаанаас та? Авсан мэдээ. Юу? Ихнэр авсан мэдээ. Манай аваа юу? Бишээ. Ихнэр чи юу хийдэ? Тоорч. Бишээ юу? Тоогооч. Эр хүний зүрх сэтгэлд ходоодоор нь хүрдэг гэдэг баха. Ихнэр чи аяг бол чам сайхан аваад иж өсөр хагаад аваа суудсан баха. Тэрнээс чи бол нэг хэрэгүүл цүүд болоогүй. За юу хүчтэй. Харин чи өөрөө Би эдийн засгийн сургууль төгсөөд одоо банкнд зээлийн мэргэжилтээ хийж байгаа штэ. найз. Бишээ. Нөхөр чинь Нөхөрт гараагүй. Гэхдээ тэгэл сайн үнтэй сууя гэхээр нэг бол их нэртэй нэг бол гомо. Харин одоо бол залуучууд намайг зээл авах гэж л эргүүлж байна да. Би их нэртэй гэж хэлээд багтаа яа тийм. тэр би яах ёстой байсан юм? Саадгаж айл дээр нь нөхөрт гарцсан гэж бодохгүй юу да? Тэгэл нэрлэгсэнтэй нөхөртэй бишээ их нэртэй гэдэг юм. Нэрлэгтэй гин шүү. Ёо, тэгээд юу гэсэн гэлээ. Манай ихнэр тогооч гэсэн гэлээ. Ятаж топ модель гэдэг байгаа та тэнийг. Замааслаа гэж. Хүн баларчаад ах чинь. Чист найз юм та нэр. Тэгээд би яах ёстой юм бэ? Үйлэх юм уу? Танхныхаа хайртайгаа хэдэн жил гэлээ? 12 жил 6 сар 24 хоног. тэгж тааралцаа тэгээд би их нэртэй гэдэг чам шиг тэнэг хүн юу н байх оо, а? Ядаж чи хуруунд зүүсэн бөгж мөгжийг хардаг байгаа та. Би тэрийг яаж анзаард юм? Найз нь яг яавал дээр улаа. Яах вэ гэдэг маргааш хаж очиод уулзахгүй. Тэр би яах юм? Зээл авъя. Туслаач яах юм? Чиний гол зорилго чинь зээл авах биш юм байгаа сте. Тий. Тэгээд маргааш очиж уулзаад би чам тайртай. Чамтай насан турштай амьдрмаар байна гэж үннээ хэлэхгүй. Өнөөдөр би их нэртэй гэж хэлчихэд маргааш болохоор их нэргүй гэж хэлэх юм. Тэгвэл юу гэсэн чи яат. Юу гэдэг лээ. Зөвл засаг дээр цахилгаанжуултыг нэмэх юм бол коммунизм төрнө гэдэг лөө. Тэр шиг над дээр чамааг нэмэх юм бол яг сайхан гэр бүл бий болох гэдэг нэг гэдэг ч юм уу тэгээд хэлэхгүй юу тааж. Шалтгаан юм. Би юу чам дээр хэлчихсэн шүү дээ. Цэцгээ чам тохирохгүй гэж. Болов. Хоёрын оронд хоосоо харьяар яат тийм үст. За. Нү. Орж болох уу? Бондгороо ороо. Эрхлэгчээ. Та нөгөө миний гэр бүлийн булан хинж дууссан уу? Дууссан. Тэг, ихтэйч болсон байл шүү. Гэтэ ганц нэг засвар орсон л та. Санаа авахар ганц нэг юм тэмдэглэсэн байгаа. Тэрийг хараарай за. За ойлголоо. Аав чинь сайн уу? Сайн. Минь тэгмээрээ за. Өнөр энийг авчих. Энийг хайгаад байсан боо юм баг. Туслаад байна. За баярлалаа. Зүгээр. Яасан батлалсан уу? Батлалчлаа ашиг. Гартаа юу ирд юм бэ? Батлах жуудаг юм гэсэн. Хөш. Намайг эхлэгч нэг хүн дандураад ах юм. Хинтээ? Дондор гэсэн баха. Яг өртөд би нэг эхлэгчэд л аниулсан да. Тэр өдөр золтой л борлуулалтын менежер болох чаагүй. Тэснэ чи инхээгийн дүү бондгор мөн бидтэй гэхлээр нь би сандарсандаа мөн гээ хэлчихгүй юм. Юу өөртөө тогроогүй хож авдээ. Харин тийм. Чи яах вэ тэгэл энийн тэр бондгорт нь эрхлэгч өгч ингээл өгчүүчтэй. Чи бондгорын таних юм уу? За яасан юу гэж юу яасан бэ?
Намтай хамт нэг өдөр 7 хүн ажилд орсон юм байна. Тэдний 4 нэртэй. Тэгэхээр бид нарт 3 бондгор байна гэсэн үг. Бондгороо. Чама бондгор. Үгүй нэртэй хүний нэрээр нь дуудаарай. Өөрийн чинь бодвол харин илүүдэл чинь байхгүй л шүү. Нөгөө нэг хайгаадсан буурын бохиж олсон шүү. Хашгуудээ баярлаа. Зүгээр дээ. Наадхаа нунтаг болтол нь үдээд нэг литр сүүнд 3 албыг хийж багшартлан туслахаарай. Нэг уухта 5 албыг л уун гэсэн шүү. Хэрвээ илүү уух юм бол хууч хөдөлж сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн. За. Аавд ямар хэрэгтэй байсан бэ? Бондгороо. Чинхээгийн дөнөн. Тий. Яс. Энийг чамд эрхлэгч өгчээрэй гэсэн. Уурын бох гэсэн баха. Чаваа. Эрхлэгч үү? Яасан хөөрхөн хөвгөлтэй юм бэ? Муугаагүй. Ийм хөөрхөн хөвгөлтэй шидэж болж байгаа юм уу? Ээж нь ханаа. Эдинэ. Оо сайн уу ихе. Ой, сайн уу? Ямар их тарж байна. Харин чи. Муугаагүй. Гэхдээ энэ хөөрхөн хөвгөлтэй хооцсон. Аавтайгаа адилхан юм биш үү? Танаа том охин ч юм уу? Үгүй манай том гэж биш ээ. Бага охин ч юм уу те? Үгүй энэ ч бага нь биш л те. Өө чи ч бүр 3 хүүхэдтэй юм уу? Үгүй биш ээ. Энэ охтуудыг. Ямар гайхалтай юм бэ? Юу ямар ажиллараа? Үгүй энд нэг хувийн ажиллаар л. Эдинэ. Аваач ажилд явж байгаа юм уу те? Найз нь явлаа. Захирал дуудуулаад байна. Тийм үгүй эцгээ хоёулаа юу хийцээ болцох. Юу миний утас байгаа зү хэрэг болвол залгачихгүй юу? За баярлалаа. Цэцгээ. Миний охин цанашрич төрсөн. Та нар огтоо харахад яа тийм бэ? Яс мэдээ. Чо төг бодцсон уу? Энэ хөөрхөн хөвгөлтэйгээ муухай гэдэг. Хаа, хувцсан таалагдахгүй байгаа тий? Завчлар мэдээ. Йоо, инхээр би чамд одоо юу гэж хэлэх вэ нэр аа? Чи одоо энийхээр тэр уурлаад чи чинь эхнэргүй өдөө бол чамайг хүлээлээ би чам тайртай мартай гэж хэлнэ гэдээ авцсан гэвч тээ. Тэгээд яахлаараа эхнэртэй хүүхдтэй бүр 3 охинтой гэд хэлсэн. Би хэлээгүй. Өөрөө л тэгээ ойлгоцсон шүү дээ. Өөрөө тэгж ойлгосон гэж чи хин тэгж ойлгуулсан гэвэл Тэр нэг жаахан охноос л болж байгаа хгүй хамаг юм. зүгээр байгаа. Жаахан охноос гин. Тэр чи барыг хэл мэдэхгүй жаахан хүүхдээс юм зү. Өөрийнхөө борог одоо хүүхд рүү чихэж одоо баялаа. Үчи тэгэд хэлтэй амтай юм байж тэрийг залруулаад ойлгуулчихад яа тийм. Үгүй би хэлэх гэж оролцсон. Тэгсэн чинь цэцгээ ажилдаа хийнэ тэрийг байл яваад өгсөн шүү дээ. Тэгэлгүй яа. Энэ ямар эмэгтэй хүн ихнэртэй 3 хүүхэдтэй залуутай юм яриа тийм зогсоод байгаа да. За. Амны бигүүртэн жийл юм байгаа үз. Амаг цэцгээтэй ярихлаар амнаас нөгөө нөхгүй хил ам нь ярьж муурал гацаад идэх юм биш шүү дээ. Яаж амьдрандаа миний найз аа.
Чи чи нэр дээр аав чинь хэрэг болоод байна гэд буурын баг хайгаад байлаа. Тий. Тэр чи би олоод бондорч өгөө явуулсан шүү. Оо ашгүй дээ. Баярлалаа биш. Нэр бондгор гэснээс би цаадхан чинь жавхаахтайгаа таарах юм бол битгий жавхаахаа гэдээ гараад хэлчихсэн. Жавхаах чинь өөрийгөө өшгөө мөнхийн 25 таа гэж боддог байхгүй юу гэж загчсан байгаа. Шууд яаж юм бэ? Хүн тэнийг нь хэлсэн юм бэ? Яа тий. Үрэн шүү дээ. Би нэр бондорыг эхэндээ таниаг юм шүү. Сайхан. Чи нөгөө буурын бохоо авд уулгасан. Уулгасан. Бөөн баярлуулчихлаа. Тэр дорн бүгдийг бяцлагаад дууссан шүү. Өнөөдөр аав танд баярлаа гэж хэлүүлсэн шүү. Юу нэ? Бүгдийг нууцаа. Тэр ч тэгж болохгүй шүү дээ. Нэг удаа уухта 2 3 албыг уухгүй бол хуучин нүдэл баларсан юм болно шүү дээ. Хүн танаар тоглож байгаа ч юу сүртэй үлээж авдیں۔ Юу гэж бүгдийг буцалгаж уухавт? Ном журмаар нас. Танаа авч тэрийг мэдэх хэрэгтэй даа. Жиргэлэгчийн талаар юу гэж боддог вэ? Яасан? Үгүй яагаачгүй л дээ зүгээр л. Надад нэг л өөр хандаад байх шиг санагдаад. Дэгжин дур булаа. Дээр нь хитрхи их хямсгар. Хүүтэн цэвтгэр яг л сар шиг. За чи арай хэтрүүлж байна. Санд ч гэсэн сайхан юм байдаг үстэй. Ажлын хүүхнүүд яг чам шиг ингэж эхлээл адаг сүлд нь үгийн мухагаар хилээл дуустын да. Юу гэж? Ижил хүстэн. Сайхан царайнаас цаашгүй хүний сүг. Хүнийг хайрлах энэрх сэтгэл хүзэрлэг. Энтэрэг ушаа чаашлуу зөндөө. Надад харин ч сэргээр юм шиг санагддаг. Зулаа. Жохон бодолтой байсан дээр шүү. Эрхлэгчийн тухай муу үгсийн цуглуулган дээр зулаагийнхаа гэсэн бас нэг шин тодтгол нэмэгдэн гэдэгт мөрөц хуйлаа. Заггүй илгүүт. Жавхар. Найзны балаа байдлаас гармаар байна. Яг яах учраа ерөөс олгоо байчлаа. Эннээс илүү амархан бодлого гэж байхгүй шүү. Шууд оч тэгэл үннээ хэл заяа. Чамд ингэж хэлэх амархан л та. Амьдрал дээр шууд яваад очно гэж юу вэ? Яаж л шалтгаан шалтгаан хэрэгтэй үстэй. Тэгэл их супер хүн болох гэдэг. Би эхнэргөө би чам тайртай хоёулаа гэрлээ гэж очихгүй юу та. 92-д энэс илүү шалтгаан гэж юу гэдэг тийм үстэй. Үнэ хэлнэ гэж юу? Тэ. Угэнч сайхан сонсогдож байна л та. Найз жоо ичээд байна. Чи юунд нэгчтэй? Өөрөө ойцоо өгд уйлдаг гэдэг лөө. Найз нь буруутайгаа мэдчихлээ шүү дээ. Чиний хүү татвасалж л та. Юу гэдэг вэ? Зөвлөлт засаг дээр компьютер нэмэх юм бол картализм билүү юу лээ? За. Чи ч одоо энэ интернет 3G, 4G, мэйл, мессенжер гээд компьютерийн 90 үед амьдарч байгааг ер нь мэддэг хүн үгүй юу? Түр ярьж юм. Тэгээд харин сэтгээчтэй чи. Яа нүг. Юу гэдэм бэ? Хоёул уулзал ихгүй юу? Жага найз нь жоо хайгаад байна. Мачи. Чи юунд найд юм бэ? Хэдэн жилийн дараа таралсан гэлээ? 12 жил 6 сар 24. Бай алцсан шүү. Чи өөрөө яриа. Байна уу? Би байна. Инхэ?
За саний байна. Чамайг чинь залахгүй болохоор эхнэрийн чи ажил бүтсэн байх гэж бодлоо шүү дээ. Гүү. Оо, би эхнэртэй чи холбоотой ажил гэж утсан шүү дээ. Юу биш нөгөө ээж биш нөгөө ээж нь. Ээж нь. Аа. Хадам ээж чи ажил байсан юм уу? Аа? Чи тэгвэл мундаг хүргэн байна. Гүү. Гүү бэнэ. Байна уу? Яасан бэ? Оо энэ зэрэггүй болцсон. Наад ямбига хаяачтай чи. Чи одоо юу ярьч вэ сая? Үгүй сая цэцгээ чи их нэртэй хүүхэдтэй хадамтай гэдээ урдаас яриад байгаа. Юу яриад байгаа юм бэ? Чи юу яад самт бэ? Амны хулганд л өөрөө өөртөө лайн нэмээд байгаа юм. Аль дугаар нийт юм. Энэ явсан. Энийх юу гэдгийг сайн шулуулсан ч утсан. Би санахгүй байна. Гэхдээ утсан дээр ивэл сан. Чи яах чаа? Яах юу ах вэ? Ярихгүй юу да. Эмэгтэй хүнтэй ч олигтой юм ярьж чадахгүй чи. Аль хий гэдгийг. Чиг юм биш чи. Сонсч чи. Байна. Ихээ. Хиндлээцгээ. Байна. Би ихийг найзаад байна. Үерхдэг. Би чам тайртай гэж хэлдэг. Би бишээ, би жахаа. Байна уу? Оо, ямби. Миний цэнийг дуусчихжээ. Оо. Лоц самттай таарлахаар ингэдэг байхгүй юу? Яв. Инхэм. Хөөхнүүд гэдэг чинь байр хоцорж идэг хүмүүс. Нэг ясандаа эрчүүд бидэнд чухлаа гайлуулж байгаа тэр. За. За. Би чам телевизтэй. Санаа зовсны хэрэггүй. Миний урилгыг авсан эмэгтэй хүн хэрэггүй байна гэж хизээч байна. Одоо би болсон. Нэг хич. Зариг орно. Зарим залуусаа. За юу вэ та? Хоёул ч уулзаг удсан биш үү? Тийм ээ. Юу яа? Иш ширээ цай. Тэгээд тийш. Амьдрал гэж сони юм аа тийм ээ. Найзуудаа. Юу цэцгээ хоёулаа сүүл таарахад яг би нөгөө охинтойгоо сууж ирсэн шүү дээ. Үгүй охинтойгоо гин нөгөө жаах охин. Тэгээд чи намайг бүр охинтойгоо явж гин гэд ойлгоцсон. Яг үндэ тэр охтууд чинь миний охтууд биш. Тэ. Юу, даагуур юм уу? Тэ. Юу Чи ч одоо юу яриад байгаа юм бэ? Цэцгээ. Инхээ ямар ч хүүхдтэй. би хөөгдгөө. За чи би өөрөө хэлье. Чи тэр охиныг миний охин гэд бодсон байхгүй юу? Гурван охинтой гэд юу гурван охин байх вэ? Суугаагүй хүнийг суудсан болгоод тэрний ээж нь битээр суугаачгүй. Тэгээд чи тэр дахиж таарад. За байж та чи тэр хүүхэдээ гэрлэгч яагаад болцсон юм уу? Тий. Хадам билүү. Юу яриад байгаа юм бэ? Ийм байхгүй. За би орчуулъя тэхүү. Тэгвэл ойлголцохгүй юм шиг шүү дээ. Ийм байхгүй. Инхээ ямар ч
Эхнэргүү. Тэгэхээр мэдээж хүүхэд байхгүй гэсэн үг. Хадмын ойлголтыг бол тархинаас авч явах хэрэгтэй заяа. За би өөртөө ерөөсөө юу ч ойлгохгүй нэ. Би бодохдоо инхээ. Үгүй ийм байхгүй цэцгээ. Яг тэ инхээ чамд хэлчихэж байгаа сандарч байгаа ийм ойлголтод төгсөхгүй юу? Тэгээ чи буруугаар ойлгоод байна шүү дээ. Тэгээд инхээ эхнэр хүүхдгөө гэсэн үг. Яг зөв. Чи одоо яг зөв ойлгож байна. За бурхан минь яг зөв ойлголлоо шүү. Одоо чи гол юм айл. За. Чи яг хэвчэн ойлгосноо. Ойлгосон. Нэрэж. Баярлалаа. Юу? Олон жилийн өмнө би чамайг боддог байсан. Тэгээд чи намайг дагаж яваад л. Үгүй би чамайг дагаж яваад гэрээ чин гадаа очиад бараг 12 жил хэдэн сар үлээ. За ер нь насаараа л бодож явсан дөө. Тэгээд сая сүүл харахтаа ч гэсэн анх харснаа бодоод тэгэл өнөөдөр дахиад ингээд таарч байна. Юу таарлах гэж. Чи тэр угаасаа уулзах гэж хэлээ үстэй. Юу яриад байгаа юм. За ийм байхгүй да. Би дахиад орчуулъя. За. Чи зүгээр ойлгоорой. Би чамд юу хэлэх гэж байна гэхлээр. Ингээ чам таартай. Энэ бүгдийг л чамд ойлгох гэдэг л та. Тийм ээ чи хэлдэ үү? Тийм гин. За. Ойлгомжтой. Таарт. Хүчлээ байлаа. За би юу н явсан дээр юм байна. Уучлаарай. Үгүй цэцгээ. Цэцгээ байж байгаа. Юу цэцгээ. Миний хоёр найз нэг сайхан ярилцсан тийм. За. Би нэг жоо ажилд болчихлоо. Болцоотой. За. Ир хүн шиг байгаарай. За. За цэцгээ дараа болцгоо. За. За яалаа гинэ. Үгүй. Цэцгээ юу ч бит яриа. Юу ч битгэд орсон. Айгуу нөө гацдаг ээрдэг араанда орчих шүү цаач. Гэхдээ тэгээ шиг ингэ дуугаа суугаадах юм уу? Эсвэл босох юм уу? Биш ээ. Би чамтай нэг чухал юм ярих гэдэг дуудсан юм аа. Би ч гэсэн тань нэг юм хэлэх гэсэн. Чинийх тийм чухал гэж юу? Үгүй тийм ч чухал шүү дээ. Гэхдээ Тэгвэл би их ярьж идэх үү. Уучлаарай би эмэгтэй хүн тэгж харцдаг юм шүү. Яг миний ярих гэж байгаа юм тийм онцгой чухал юм болохоор эхлээд ярьчаа гэсэн. Харин миний яриаг бити таслаарай. Хизээч хинт ч ингэж хэлж байгаагүй. Чи зүгээр ойлгохоор зулаа. Би бол муу хүн. Гэхдээ тийм ч яадаг алдсан муу хүн биш л дээ. Ийм өдөр ирнэ гэж би мэдчихсэн юм аа. Хүлээч ч байсан. Гэхдээ тэр хүн чамаг гэж би зүйдэлсэнгүй. Би жинхэнэ хайртайгаа ужрах юм бол яг л сар шиг байна гэж боддог. Ягаад гэвэл сар хизээж дэлхийгээс нүрээ боруулдаг гэж би чамд хэлжсэн дээ. Хэрэггүй. Чи зүгээр сайн бод. Хоёулаа маргааш манад болцсон. Тэнд чи шийдээл. Энэ миний гэрээ аяг. Би чамд ганцаар гинүүлдэх нууцлаарай. Асуудал сайнаар шийдэх юм бол би чамтай үрд байна. Уучлаарай. Маргааш болцсон баяртай.
Чи юм ярихгүй мó? Юу? Юу ч яах вэ? Хоёлаа юм ярьснаас яах юм уу? Юу яах юм гэж? Оо, бишээ. Чи борогоор ойлгоод байна. Яах вэ бишээ? Хоёлаа тэх юм уу? Юу гэх үү гэж? Өө бишээ чи борогоор ойлгоод байна шүү дээ. Боо битгий бишээ. Зүгээр тэхөө биш зүгээр л хоёлаа ингэ тэхөө. Зүгээр энд сууж байгаа л хоёлаа зүгээр. Би ингэ зүгээр. За тэгэл та. За тэгээ гэдэг нь яг аль нь? Чисээ наваг вино авах гэсэн юм шүү. Тийш дээ вино. За тах. Би яагаад сандраад байгаа юм бэ? Йоо. Чи юу яхаараа дандаа ингэж ярьж муурч идэв. Цэцгээ. Одоогоос яг 14 жил 7 сар 4 хоногийн өмнө анх удаа би чамайг харж байсан. Тэр үчи намайг яасан гэж? Миний хамгийн их итгэж явдаг Пифагорын теоремыг үгүйсгэсэн юм шиг байж болшгүй. Тийм сонир мэдрэмжийг чи надад өгсөн. Тэгэд хамгийн сүүлд учирсан тэр нэгэн өдрөөс хойш яг 12 жил 6 сар 24 хоногийн дараа чамтай дэлгүүр дахиад таарахад тэр мэдрэмж маань байсаар л байсан. Одоо ч гэсэн. Тэгээ чамайг миний дэргэд хүрээд ирэхлээр тэр мэдрэмж маань үе үеийн намайг гацдаг араанд нь оруулж чадах юм аа. Би тэр үед чамаа хэрэггүй л хичээсэй. Цэцгээ. Би маргааш нь нүгэн танаад очсон шүү дээ. Тэгсэн танах дархан л өгч гисэн байсан. Тэр өдрөөс хойш би чамайг боддог болсон. За сайн уу. Сайн уу. За яасан. Насны хантайгаа учирлаа гэсэн чинь эмгийн шулуунтай таарсан байна. Тэрнээс 7 дор байдалд орчод байна. Хатуул үстэй. Зүгээр шар ярил авчи. Тэгээ юу болсон? Энэ явдал цэцгийн үед хоёр танаа баарнаас гарсны маргааш нь болсон. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Би ч одоо өглөөнийхөө цаг анх удаа л ингэж орондоо уух гэж байна штэ. Энэ бол тусгай олчлог. Баярлалаа. Зя уунаа. Үгүй байцаарэ. Та ихнээс нь тооцооныхоо утсыг арчихгүй юу? Тооцооны утсаа. Та өглөөний цайныхаа тооцоог үнсэлтээр хийнэ. Нэг аягт цай 4 үнсэлт, шарсан өндөг 16 үнсэлт, хий бүхэд хязгааргүй. Манай үйлчлэгийг сонсон танд баярлалаа. За танд манай үйлчлэгээ таалагдж байна уу?
Мэдээж таалагдлаггүй яах вэ? Харин тооцоогоо өөрчлөлт хийж болно үстэй. Болно шүү дээ. За цайгаа. Баярлалаа. Цэцгээ. Хоёулаа жавхаад юу яснаа яахгүй штэ. Юу яриад байгаа. Чи л юу яснаа яахгүй бол би юу гэж юу яснаа яа тий. Хүн яагаад болохгүй хориотой гэсэн лүүн тэмүүлээд юм бол Би стэн талаар бодож байгаагүй юм байна. хүүхэд ч гэсэн ялгаагүй. Улааныг нэдэж болохгүй шүү гэж хэлээд байхад улаан ногоон алимны яг улааныг авч идэх гэдэг байхгүй юу? Би ч гэсэн яг юм байдалд орчиход байна. Би өчигдөр таныг юм хэлнэ гэдээсэн да. Тэ. Тэрийг одоо хэлчих үү? Тэгэл тэ. Сонирн байна шүү дээ. Ууг нь би Удаач хараад. Хэвээ. Заваач гэрэ. Цулаа. Яна баларсан. Каби таг марччих. юуг Үгүй шатар. Тэгээд биш үү? Тэгээд танаа ах чинь хүрээд ирсэн байна. Маш. Тийш нэ. Тийшээ болохгүй. Тийш орж ирсэн. Үгүй биш байх. Наа болж байгаа. Битээ хөдлөөрэй заа. Яас оддtiin бэ? За, ороо. За юу вэ? Тайван. Яа. Тамаш хаалга тайлахгүй л гэж айлаа шүү. Бич то нэр гэж хэллээ. Маш муутай. Зарч үлээж явах дургу хамгүй юу? Энд чи боловсон ясанд бол чиний ярьдгаар хөөе. Эхлээд айл руугаа уцтаж мэддэг үстэй. Таньж мэдгүйсээ хош юу сүртий. За, орцгоо. Хэлгүй. Өдөр унсан алим авдгүй шүү дээ манайд. Сүртэй. Алим унгацсан гинэ. Иш унсан юм уу? Юу яа? Их хэрэггүй. Авчлаа. Энэ За. Өнөөдөр хоёулаа шатар тоглохгүй. Яар гэж шин зочноо Cook Show гэж алмарлаа. Оо, за чи ганцаараа ингэж романтик хэлдэг аа? Нүгээрээ. Гэхдээ түрүү та хоёрыг орж ирэхээс өмнө найз нь усанд орсон байхгүй. Тэгээд усанд ороод гарч ирсний дараа жоохон шимий гэж бодсон. Та хоёр ч гэсэн надтай хамт романтик хэлдэг. Хайд цэцгээ. Тийшээс. Найз ороод хаа мэдээ. Монаатлаа. Цэцгээ. Чи яриад жавхаг дуурайгаад Юу яриад байгаа гараа угаачих чи. Ингэж юу яагач. Шатар байгаа. Шатар болоод байгаа. Хоёул нэг өрөөл та. Энд байгаа юу те? Тэ. На дэврэ яагаа. Жохоо. Энд чи байхгүй шүү дээ. На дээгүр ч байгаа. Ой цэцгээ. Яава. Яа, за найзын зүрхээр ингэж нэг хатгаад байгаа юм. Зүрх. Ирсэн.
Зүгээрээ зүгээр. Манай хаалга уу юу салхинд гэж онгож хаагдаг байхгүй юу? Хайгуу дээ. Зүгээр. Жиж түрүү нэг кук шоу моо хий гэж яриад байсан үгүй юу? Чи өөрөө л шатар болоод хоёлоо нүү энтергээ үздэй. Харин бодоод байсан чинь хоёулаа шатар нүүгээл тэгэл бид хоёрын тоглохыг цэцгээ хараал баг чи боловсроос нь нийцэхгүй сте. Тийш дээ дэлбээ дээ. За миний өгч нэг сайхан хоол хийж л дээ. Тэр хооронд хоёул амьдралын талаар хөөрнө өгүүлвэл яасан. Нар сарны солилцлын талаар ч юм уу. Чи ч яра ганцаараа байдаг гэхэд их тухтай амьдэрдэг юм шиг. Яг ланс би хүнд бол юм болоо л. Өнөөдөр би ч юм дар сандалгаа мартсан шүү дээ. Оо за. Юу, жохоо. Хоёлаа нэг уулзаад. За. Тэр цүнхийг хараад би юу гэж бодсон гэж. Чиний дотор ороог болохоор би сайн мэдэхгүй байна л да. Би жавхаг ээлж түүхнээ гэртээ авчираад яг жаргах гэж байхад нь цэцгээ битээр ирж тарахгүй юу. Тэгсэн маань хүн цэцгээгээ санаа зовоод нөгөө хүүхний хаана газар нуужчихэ гэж би бодохгүй юу та. Жохоо. Чи надаас их юм нуудаг болчихё. Юу яриад юм бэ? Энэ цүнх. Яагаад энд? Тэгээд бүр ширээний чинь дор байж идэв. Их намайг уучлаарай. Би чамайг мэдээгүй гэж бодож байна. Чиний ээж түүхэн чинь хин гэдгийг чи надад хэлэхгүй юу? Нэг чи намайг дэндүү мэдэн штэ. Тэгтээ би бандуураар тоглох гэж тэрний хураагүй шүү. Би бандуур тайртай. Тэгээд энэ цүнх бондгор юм уу? Бондгор энд байсан юм уу? Чичт юу яриад байгаа юм? Тэ. Чи мэдээгүй юм уу? Мэдээгүй. Харин одоо мэдчихвээ. Чи надад юу болсноо хэлэхгүй юм уу? Уучлаарай цэцгээ. Би иймэрхүү асуудлыг хин нэгэнтэй зөвшөлдөж ерөөсөө сураагүй юм л да. Тэгээд чи бид хоёртой ямар ч хамаагүй асуудал. Тийм болохоор битээ санаа зовоо. Надад үлдээч. Чи та ямар хөөхтүүд вэ штэ. Иймхэн ялахгүй асуудлаас том асуудал үүсдэг гэдгийг би л хувьдаа мэднэ. Цэцгээ. Чи бид хоёрт иймэрхүү зүйл тохиолдохгүй гэдгийг би чамд хамгаалчих. Хэрвээ тохиолдох юм бол би чамд заавал хэлье за. Тэгвэл чи надад амл. Амлаж чинь. Итгэлтэй сонсохдохгүй л байна да. Тэгвэл би чамд аав ээжтэйгээ танилцуулъя л та. Ийм хурдан уу? Яг энэ миний амлалт болог. Энд чинь амлалт биш. Гэрлэх санал юм шүү. Үгүй удахгүй манайх цусан руугаа гарах юм. Тэгээд пикник хийн. Тэгээд гэрлэхгүй гэсэн үг. Үгүй.
Би чамтай гэрлэнэ. 자, 잘 뵙구나. 진짜. 잘 뵙잖아. Өнөөдөр сайхан өдөр байсан. Сайхан өдөр бай. 짜잖아. 막고 너. За сау. Юмнаас идэж. Миний хүүхэнд сайхан өдөр ирж байгаа юм байна да. Миний хүүч одоо Хүүшээ. Би нөгөө плетик залгаа мартчихсан. Үгүй. Би төрөө чав таньсан шүү яа. Та ээж одоо ерөөсө. Үгэн дуур галдаа зүгээр ерөөсө. Ээж одоо хүүхд явуулчихгүй дээ. Наа чи өөрөө хийж байж сэтгэл намардаг хүн. Миний хүүд нөгөө номоо дуусгаж байна уу? Гүй яах вэ? Нөгөө төслийн ажил амждаг уу? Тэрийг нэгүсэн шууд орчаад араас нь орд юм гэж бодоод байна шүү дээ. Өнөөдөр харин яаж хохров доо наад чинь. Харин тийм ээ. За. Би явлаа. Цэцгэгч дараа нь тантай сайхан танилцсана. Оо за тэгээ. За ярьсан. Чи болгоомжтой яваарай. Ерөөсөө нэг бүгдээрээ нэг халуун бүдээрээ цуглах гэж байхгүй юм аа та нар. Энэ дөнгөж эхэлнэ. Нэмээ ажигч юм. Яахаар нүр гадааж гүцээд байгаа. За. Охин дүүч нэг хүнтэй болж байгаа гэх. Хинтээ. Тэггүй асуухаар зэрэг их сайн хүнд гэж хэлэх юм байна шүү дээ. Нэг ятнуудаа ирээдсэн буурын бохич олж өгөөд явуулчихад. Буурын бохийг уу? Харин тийм тэднүүдийг сайн таньдаг гэв. Чи надад сайн онооч мэдэхгүй л. Нэмээ. Чи өнөөдөр гэрээс гарахгүй юм ээ. Би явчаад ирье. Чамайг явуулахгүй гэдэг юм шүү. Та яагаад байгаа юм бэ? Би хоцрох гээд байна шүү дээ. Цаадгайгаа ямар хүн болохыг чи юусэн мэдэхгүй байна. Юу ямар хүн гэдэг байгаа? Хондор. Тэр чин донжоо. Орооцолцсон хүүгнүүдийн нэрийн жагсаалтыг гаргах юм бол шинэлэрийн бүртгэлээс ч ур жагсаалт гарна гэж мэд. Та юу яриад байгаа? Тэр чин тийм хүн биш ээ. Чи юугаа мэдтий? Тэр чиний зүр сэтгэл оюун ухааныг чинь хөөзөршгөн солиод мөрөдөд тоглоомч шиг харилаад өгнө шүү дээ. Та ямар муухай юм ярьдаг юм? За миний дүү. Орой төг байгаа тэр. Цаатгаас асаал. Би явлаа. Би хоцрох гээд байна. Завхаа зад явдалтай тэр нь юунд дуудаад байгаа юм бэ чи? Энэ шаран залуунаас нос нулимстай хутгалж өнгөрүүлэх гээд байгаа юм уу? Хогч шүү мэдээ. Гэрээс гард үтсэн байгаа. Би чинь ахын юу дахиад хэлчих юм ээ. Би амьд яваа насандаа чамайг тэрдээ дахиж хэдэж уудлахгүй шүү. Бас ажлаасаа гарсан тооцоо гэж. Та ямар муухай.
Энэ охин утсаа мартаа явчих. Та жоохон хурдан яваад өчгөл дөө. Ур чиний орсон цаас зам илдэргээтэй болгочих. Түргийн явах боломжгүй ариа мэд. Хоцорсон дуучлаарай. Чи өчтөрөөсөө шахаад үтсэн аахгүй. Санаа зовоод бас хийж болохгүй юм хийсэндээ айгаад. Юу гэж юм бэ? Би чамайг ойлгоо штэ. Надад ч ихсэн хэцүү л. Чахааха. Би тань бүх үнэ хэлэх юм бол таалав галзуурна. Харин хэлсний дараа ингэж шаналхаал байх байх. Тэгвэл чи хэлхээ болчихгүй юу? Би ингэж шаналсан чигээр үлдээ. Би чамайг алдчихгүй гэс үнэндээ хайж. Гондора. Би чамд хайртай. Чахааха. Би тань хэлэхгүй байж үнэхээр чадахгүй нэ. Хамгийн гол нь яаж хэлэх учраа л олохгүй юм. Тэгвэл хоёулаа манад очие. Манад жоо чи тухта бодож байгаа сайн хэл. Би ч гэсэн чамд хэлэх юм аа хэлэхгүй. Гадаа үүд байна. Жиг ч гэсэн тарчлаа. Окей. За. Найз чам бүгдийг тайлбарлая. Би чи тайлбарыг яаж сонсож чадныг чи бодож чадваа? Аа? Би чиний явуулсан хүүхнүүдийн тог одоо байгаа нууц амрагуудыг чи одоо бүгдийг нэрлэж чадна шүү дээ. Тэр нэрсэн жигсаалтанд чинь миний охин дүүгэн дээр орчихсон байгаас би л өгсөхгүй байна. Айтайхан харагдсан хүүхэн болгоны хормойг сөхөж явдаг чам шиг бузар хамтаа. Би охин дүүгээ тоолож чадахгүй шүү. Мэдүү? Тэрхий. Хят тарихгүй хүүхний ихтлийг гэртээ авчираад чам шиг юм орчлогийн бузар хамтаа энэ хорвоо өдөр байдаг юм уу? Би чам тайлбарлая. Намайг чи уцаа гэж дуудаа бидтэй. Намайг хаваа юм бэ? Зулаа. Би өнөөдрийг болтол энэ зулааг танад дүн номтой чи андуурчлаа мэдүү. Юу? Яасан бэ автаа? Бид концерт тоглож үзүүлээ. Тийм үү? Ямар гоё юм бэ? За. Жижигхэн гацурхан өвөлгүй юм байна. Гэртээ эгоос гацурхныг гэртээ бид нар Чи өөрийгөө хэн гэж бодоо? Битгий миний амьдралд орооцолтоод байгаа ч. Би чамтай чамгүй энэ амьдралаа аваа явчих чадна. Ер нь би яагаад дүү чин дурлж болохгүй гэж? Би бас хүн юм байгаа үстэй. Эсвэл чи намайг зүгээр нэг ороод орсон бух гэж бодд юм уу? Би чамайг өөрөөр боддоо шүү ихэ.
Би чамайг ухаантай болохоор миний зүрх сэтгэлийг ойлгож байхаа гэж итгэжсэн. Өнөөдөр ийм андуурл улаг бол чи намайг бүр хаалах нэ. Найз чи юм байт юм уу? Найз чи юм байдгүй заяа. Хүүхдүүд шуугаад 5 хүүхд сольж чадсангүй. Харин тэглээ. Миний охины жаав хоёр ч удаа аль нутгийнх вэ? Гов алтай хүмүүс ээ. Засаг тааны хөх харчуудыг яг гүйл гэлцгээдэг. Чухам хөөхнүүд нь ямар юм бол да? Хош. Миний охин чинь банкнд ажилладаг гэлөө. Тийм. Зээлийн мэрэгчлэлтэй хийдэг. Банкуд ч тэ. Ямар лаал хин. Гампор лаал хин. Хөрөө ер нь ойлгохтой юм сонсогдохгүй юм байна шүү. Өөгүй минь дээ. Чи ч одоо зөниглөөд байгаа юм уу та? Хүүхэд 5 хүүхд солиулахгүй гоочлоо байх юм. Би өдөө наслахтаа эмэгтэй хүн тэмээний үдээр хоёрыг удах тусмаа чангардгийг одоо л ухаарч байна. Би цагтаа шуугнж явсан шүү. Энэ өгсөнтэйгөө тааралдаагүй өдий зэрэгтэй байх уугүй юу гэдг нь баас эргэлзээтэй. Тэгэж бодоод би хөгшнийхээ аяар байгаад байхаар одоо бүр дуурхаач болох нь. За тэгээд мод бүр дуурхаа болох юм байгаа үз. Тэрнээс өмнө моинкеген нэг ойлгохтойхон хүний гартал хийчмээр санагддаг. Өөгүй яах вэ? Харин төсөл 13 хэлээд дунд авч байна. Дурлалын архив сайхан өнгөрсөн дурсамжуудаас идрээж ярьдаг цаа. Яаралтай ажиллаараа юу? Бүр ядсан баг чинь. Алим нүцээ. Хүний үрийг дагуулж ирчээд танихгүй хүмүүсийн дунд үгэлчгүй хаяа явцдаг чам шиг тань хүнийг энэ насандаа үзээгүй юм байна. Нэр цэцгээ байгаа билүү? Юу гэнэ чи? Юу цэцгээ? Чи өгөр хайлт шиг хоёр өгшнийг хараад уулын мухарт сагаа сууж байл гэж чи бодоо юу? А? Яваач чи! Тэр эмэгтэйгээс уучлахгүй. Тэр эмэгтэйг чи дагуулж ирэхгүй бол энэ гэрийн босхийг битгий алах. Яваач хаач. Юм дэв гүмэн. Яваач. Юу nëдөртөө. Энэ гэрийн хатаа хэнийг авах? Хэнийг гаргах? Би мэдээ. Гэж миний нүдэнд битгий үзүү дээр би таныг үзэн яд чи. Нэмо. Нэмо.
чамайг. Ингээл би нэг өдөр хайрлж хөндлөж явдаа бүхүүнийхээ өмнө буруутан болчихлоо. Сонирхолтой ойл түүх вэ? Сонирхолтой гэхээс илүү эмрэлтэй юм шүү. Одоо улсан сална. Би олон өдөр ингэж гээвэрч шаналж явлаа. Бүх танд хүмүүс маань надаас нүүрэ буруулаад байна шүү дээ. Одоо надад ингэж ууд суухаас өөр ичээд хаалга. Нүхэн дунсан хүн нүхэн дунжлаа гэж бодоод байвал нүхнээсээ гарч чадахгүй шүү дээ. Тэгвэл та надад сайхан зөвлөгөө өгөх л дөө. Байж болно. Хэл. Чи тэр сармагчинг яагаад хүн болдгоог мэдэх үү? Эмэгтэй сармагчин болгоныг эхнэрээ гэж боддог болохоор. Гүдэн хэм. Энэ л чансан үед нь заагаад өгчих. Мэргэн зөвлөх байдаггүй болохоор л хүн болдгоо шүү дээ. Тэгвэл та надад сайн зөвлөл л дөө. Би одоо яавал гээвэл. Надаас илүү тэр цэцгээ чинь чамд тусуулна даа. Цэцгээд би өөрийгөө зөвөр ойлгож чадахгүй байгаа юм аа. Одоо тэгээд цэцгээ миний үеийг тооч сонсохгүй. За. Залуу минь чи ингэж бодож байгаа бол сармагчийн ивэрэл үлдтэй. Мэ өөртөө умдуулаад байгаа. Цэцгээ. Би өөр нэг хоногийн настай амлалт өгдөг хүмүүс дургуултай. Юу чи на Уучлаарай гэж юу? Тий намайг уучлаарай. Тэг би нэг Яаралтай ажил гараад явсан юм уу? Тий яаралтай ажил гараад тэгээд би нөгөө дахиад хизээч ингэхгүй. Тий дахиж хизээч би тийхгүй за. Цэцгээ. Маа чав цэцгээ. Намайг уучлаарай. За баярлалаа. Юу цэцгээ чи дахиад нэг гултайгаа юм уу? Манай ихэд хэлэх үг байгаа юм л та. Намайг уучлаарай. Би цэцгээтэй ярьж хагаад та бүгдийг энд зориуд авчирсан. Тэгэхэд магадгүй та нар намайг үзэн ядж байгаа хэл та. Тэгвэл надад та нарыг хайрлах маш их шалтгаан бий.
та нар миний хувьд бол хүн анд дотн эрхэм ээлдэг инхрээ найзрахаг найрсаг хайрсаг халамжтай ханьсаг хүнлэг хөөрхөн гэдэл та бүхэн миний хамгийн дотн хүмүүс ийм гайхалтай хүмүүсийг гондоосондоо би та бүхнээс уучлал ирэх гэсэн юм аа. Нурлал харин гэдгийг тэнгэрийн сарын доод гэрчлэн чи дурлаач байна зүрх надад өглөн оби тэр сашиг исэтэлж амдурсан байна хит дурлсан шөнийн тэргээр саран хостын дундаа болтой гэхэд босоочрын нарны хорвоо сүнгэлээр шөнийн хилэн гэрстаа харууи дунд дарахвигэ орасан ховтрын Тэрэгсэн нэгтгэн аимсрыг татаастай нөөтөө өмдөн зүгээр хагаад. Яа би яс чиний юм яриа шүү аа. Би яс чиний дүүтэйг амт яслаа. Дүүгснээс танаа дүү чинь найз өхөнтэй болцсон байл шүү дээ. За чи би дудлаа яриа дээ. Нэрээ. Дудлаа битүү хүн айлгатаар чи. Дүүнэрийн асуудал жоохон харшилтаа болчиход байна шүү гэсэн. Би нэр нүг тийм чамаас одоо болтлаа байдсан шүү дээ. Чавхаа. Манайх ер нь яаж ч балалж мэдэн шүү. За чи бас юм шүү. Зүгээрээ эр хүн аялыг тэнэгтий тэр гэдэг тийм биз дээ. Урд ми ганц охин дүүтэй байлаа. Одоо тэгсэн чинь 2-2 ийм сайхан охин дүүтэй болчихсон юм байна. Сайхан байна. Зулаа минь дөө. Ахтаа нэг шар яриг аваад ирээ. За байж. Ахта би аваад чи. Ажуу. Мага. Хөөрхөн дүү. Өс нөгөө тийм яваад гацсан нэг. Сайхан дуудууд. За тэгээ нэг сайхан. Орд хорвода мөнгө хэрдээ мөнгөний сарны мөнгөн тояндоо